Сайн байцгаана та бүхний өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээрээ ухаалаг хэрэглэгч байж зардлаа бууруулах дараагийн бяцхан зөвлөгөө танилцуулна. Ухаалаг хэрэглэгч гэдэг нь хэрэглээгээ бодиттой тооцож, хэрэгцээндээ тохирсон чанартай бүтээгдэхүүн үйлчлэгээ сонгодог, нөөц баялаг болон мөнгөө хэмнэж хуримтлуулж чаддаг хүнийг хэлдэг. Иймд ухаалаг хэрэглэгч байхын тулд нэгдүгээрт альва худалдан авч байгаа зүйлээ хэрэгцээ юу хүслүү гэдгийг ялгаж сурах. Хоёрдугаард эд материал бараа худалдаж авахдаа үүнийг худалдан авахгүй байсан ч миний амьдрал цааш үргэлжлэх үү? Эсвэл үүнийг орлуулж болох зүйл байгаа юу гэдгийг өөрөөсөө асуух. Гуравдугаард нүсэр амьдралын хэм маягаас төсвөр амьдралын хэм маяг чилжих. Ер нь нэг ба түүнээс дээш жил хэрэглэгдээгүй бараа бол новш гэж тооцогддог. Дөрөвдүгээрд санхүүгээ удирдах, хэмнэлт үүсгэж хуримтлуулах, өөрийн гэсэн аргатай болох. Жишээ нь зарим хүмүүс хит их хөлсөн үедээ хүнсний дэлгүүр бүү ороорой гэж зөвлөдөг. Хэрвээ хувцас худалдан авахар гарч байгаа бол шүүгэнд хувцаа, өнгө, загвар, дизайнаар нь жагсааж аваад гарахыг зөвлөдөг. Хувцас эдлэлээ бүгд ил харагдах зарчмаар байршуулахыг бас зөвлөдөг. Ингээд ухаалаг хэрэглэгч байж илүү ихийг хуримтлуулъя.